Бараг одоо ч эхэлсэн ч удаа. Одоо арай. Чи айгуу тийм юу яриад. Шууд бие яриад ихэлсэн. Энэ цензуртэй. Тэг энэ хизээч эхлээд байгаа юм те. Ингээл ямар ч юмгүй зургийг аваад тавьчихна. Шууд тэр нь талцсан. Ер нь улс төрч Баярмаа гэдэг улсын хуралд орж ирсэн хойно л миний хувьд одоо жишээ нь таньж мэдчихээн л да таныг. За ер нь улс төрч Баярмаа гэж ийм хүн байсан юм байна гэдэг талаас нь харж байгаа юм. Тэгээд намтар ингээд түүхийг харахаар бас улс төрд нэлээд удаан чанагдсан юм шиг ийм ажиглагдаад байгаа. Тэр дундаа бас яг төрийн байгууллага энэ олон улсын байгууллага дотор ажиллаж исэн гадаад харилцаа чиглэл рүү ажиллаж исэн гэдэг. Намын ажлыг хийжсэн туршлага нь бол арай бага юм даа гэж ингэж харчихсан. Яг өөрөө хизэнээс нь улс төрлөө холилдоод явчихсан хүн бай. Яг өөрөө чинь хэлсэнчлэн яг ингээд нийт анх Орсноос ахуулаад өнөөдрийг хүртэлх хугацааг тооцоолуудаа. Одоо 90-ад оноос л Арслан намын гишүүнээр илсээл тэгэл 98, 97 оноос тухайн үеийн Монголын үндэсний Арслан намын дэргэдэг шинэ үе гэдэг залуучуудын байгууллага байсан тий. Тэр байгууллагт бол нарийн бичгийн дараагаар ажилладаг байсан. Яг тэр үе чинь жинхэнэ нөгөө улс төрд орж ин гэсэн үг. За тэгээд тэр чин нам нэгдээд 2000 онд те 5 нам нэгдээд Арслан залуучуудын холбоо болж өргөжчихсэн. Тэгээд тэр Арслан залуучуудын холбоонд бас нарийн бичгийн дарга хийгээд явжила. Тэгээд мөн одоо тухайн үеийн анхны үндэсний зөвлөлт хорооны гишүүнээр Говь Сүмбэр аймгаас бас сонгогдчихсэн. Тэр үед чинь нэг 30 квот өгөгдчихсэн эмэгтэй квот гэдэг. Тэгтээ хоорондоо бас өрсөлдөн сонгуультай. Тэгээ Говь Сүмбэрээ сонгогдож орж исэн. Тэгээд тэр чи бас л одоо нэг 7-8 жил юм болоо да. Идэвхтэй одоо улс төрийн амьдралаар амьдэрсэн гэдэг юм уу. Тэгээд тэр үед чи бид нар чинь тэр шинэ үегээ сэтгүүл гаргадаг байлаа. Реформ гэдээ бас улс төрийн клуб байгуулдаг байлаа. Тэгээд тэр үед одоо талигаач онмогийн их сайхан гэдэг тийм. Хөвсгөл аймгаа сонгож ирсэн. Хөвсгөл аймгаа сонгож ирсэн. Миний Монголын газар шөрөө хөдөлгөөний тэргүүн бид нар чинь нийлээд нэг клуб байгуулж ирсэн. Реформ клуб гэдэг. Тэгээд тэр клубийнхаа шугамар бас тухайн үед маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгж байгаа дундуур нь би чинь гадагшаа сургуульд явсан Японд. Тэгээд тэндээ бас сургуулаа төгсөж ирээд нэг хэсэг улс төрөөс завсарласан. Завсарлаж байгаад ягаад тэгэхээр ирэхэд нөгөө манай нам чинь бас нэг 2 хэсэг хуваагдсан энэ төр нэг тиймэрхүү байгаад тэгэнгүүт нь би за жоохон ингээд хол бай гэж бодоод азнаад тэгж байж байгаад ерөнхийдөө сүүлд гадаад яамд бодлого судалгааны зохицуултын одоо төв гээд судалгааны төвлөдөө тэрний би чинь бас дэд захирлаар ажиллаж байгаа. Тэгээ гадаад яамдаа ажиллаж байгаад яг энэ сүүлд улсын хурлын тамгын газарт зөвлөхөр ажилласан 3 жил. Тэгээд тэнд 3 жил өөрөөр хэлбэл 16-аас 19 оны хооронд улсын хурлын тамгын газарт ажиллаж байхдаа нэгсдээ төрийн алба хашиж байхдаа зөвлөх хийж байхдаа буцаад улс төрд орох хэрэгтэй байна гэдэг сэтэл маань төрсөн гэхүү. Яг тэгэхээр нөгөө буцаад улсын хурал гэдэг чинь бүр ирэх барих дээд байгууллагт нь ороод ингээд хэдий ингээд тий одоо төрийн ажилтан ч гэсэн ажиллана гэдэг чинь одоо маш их зүйлийг бас дахиж мэдэрч байгаа. Тэгэхээр за энэ асуудлууд ийм байна те ер нь бол төрийн бодлого шийдвэр чинь ийм болцсон юм байна ингэж гардаг юм байна энэ нь алдаатай байна энэ нь зөв юм байна гэдэг юм нэг иймэрхүү бодлууд буцаж одоо орж ирээд тэгээд за буцаж улс төрдөө орох нь зөв юм байна гэд. За тэгээд орохдоо яг 19 онд чинь нэг үлгэхэд манай намч бас тийм одоо алдж байсан үе биш л те бас амаргүй л байсан үе. Тэгээд одоо хөсөө өнгөө үзэл баримтлал үзэл санаа чинь арга байхгүй гарчсан учраас тэгэл одоо нөгөө сим хийчихсэн гэр минь хэсгэрч гэсэн ээж минь гэдэг шиг тэгээд Арслан намдаа буцаж орсон 19 онд. Ороод яг юу хийж эхэлсэн бэ? Орохдоо би чинь улсын хурлын гишүүн 15 явсан тий. Завхны зээн 15-гийн зөвлөхөр анх орсон 19 оны 10 сард. Тэгээл ороод ерөөсөө 20 оны сонгуулийн дараа ялагдсан шүү дээ. Тэгээ ялагдаад нөгөө тухайн үеийн Эрдэнэ дарга одоо судлаа өгөхгүй байх үе гээд тухайн үеийн манай одоо үеийнгийн залуучууд санаан зовоод ихөө. Тэгээ бид нар чинь нийлээ төр хороо байгуулад яг 20 онд 6 сарын 25-нд байх шүү. Бараг л сонгуулийн тэр ялагдсны маргааш нь бараг төр хороо байгуулад хөрх юм уу Эрдэнэ даргыг өтөр түрэн ажиллаа үг гэ тэ. Тэгээд би болохоор чинь нөгөө буцаж ирээд нэг жил болоогүй байсан учраас үгүй энэ дөрмөн дээр чинь уг нь ингээд тэдэн сарын дотор үүлэгдсэн биз дээ гэсэн чинь манай намын тухайн үеийн одоо үеийнгийн залуучууд жоох хаширцсан. Ингэж байгаа л өгдөг юм шүү. Бушуу төргөн авахгүй л болохгүй гэд. Тэгээд бид нар чинь төр хороомороо байгуулад ажиллаа үг гэж шаардаад тэгээд Эрдэнэ даргач хөрх юм
гялс ажиллаа өгсөн шүү дээ. Тэр шаардлагын дагуу. За тэгээд тэр төр хороо маань нэгсэндээ 20 оны 6 сард байгуулагдсан төр хороо маань өргөжөөд төрийн бас байгууллага болсон юм. Нээлттэй ардчлал гэдэг. Тэгээд тэр бүр 20 оны 8 сард чинь бид нөгөө төрийн бас байгууллага гэрчлэгийн энтрийг авсан байдаг байхгүй юу. Тэгээд тэр чинь одоо нээлттэй ардчлал англиар бол open democracy тийм үү? OD буюу odd club гэдэг. Тэгээд одоо төдийгөөс өдий хүртэл odd club-ийн хайдвартай гишүүнээр ингээд улс төрийн ажиллаж явуулж байна. Арс намын тамгыг авах тэр үйл хэрэг жоохон мандал үзүүлсэн учраас арс намын дэд дарга болсон юм уу? Эсвэл аль нэг фракцийн дэмжлэгтэйгээр арс намын дэд дарга болсон юм уу? Гэдэг асуулт бас их гайхалж гарч ирээд ах шиг байна л дээ. 15 дэд дарга болсон шүү дээ. Санаж байгаа бол. Тэр чинь тэр 15 дэд дарга яаж гарсан бэ гэвэл одоо фракц болгонд гэх юм уу клуб болгонд өгөгдсөн. Жишээлбэл олуулаа клубээс Өнөр Баяр гараал те Монде гэд клубээс Эрдэнэ бүрэн гараал би яг нөгөө саяны ярьдаг од буюу нээлттэй арчил клубээсээ дэд дарга болсон байхгүй. Тэр клубт чинь яг залуучууд байсан уу эсвэл араас чинь нөгөө ах нараас чинь түлхчихсэн хүмүүс байсан уу? Үгүй би яг хэллээ шүү дээ. 20 онд төр хороо байгуулсан. Тэр төр хорооны зураг энэ төр одоо байдгийн. Тэн дээр чинь ямар ч тэр 20 оны сонгуулийн үеийг та санаж байгаа бол тэнд ямар ч одоо надтай холбоотой баяр цогт гишүүн байгаагүй. Баяр цогт гишүүн чинь баг тий одоо хэцүү газар сууж исэн байх. Би сайн санахгүй байна. Тэнд бидний ард хинч байхгүй. Манай клубийн нэг ялгаа бол ёстой нөгөө шүхэр байхгүй. Дээр нь хинч байхгүй. Ерөөсөө л үе тэнгийн хэдэн залуучууд нийлээл тухайн үеийн намын залуучууд л та тийм үндэсний бодлогын хорооны гишүүд нийлээл цэвэр өөрсдийнхөө ихтгэл үнэмшлэр байгуулсан клуб. Ард нь хинч байхгүй, дээр нь хинч байхгүй. Ердөө тэр төр хорооч нь л үргэлжлээл тийм байна. Одоо од клуб дээр яг танаас гадна улсын хурлч гэдэг юм уу? Намын удирдлагын төвшөнд хий хэм байна. За од клубээс одоо улсын хурлын гишүүн гэвэл одоо Далаанбатбаяр гээд байсан тий. Далаанбатбаяр яг гишүүн болох үед бол манай од клубын гишүүн байсан. Цэнгүүн гишүүн чинь бас манай од клубын гишүүн. Тэгэхээр ерөнхийдөө залуучууд. Тийм залуучууд ч байна. Яг манай клубын нэг онцлог яг тухайн үед бид нар нэг юу гэж ярьсан бэ? Шинжлэгчд ч юм уу тий. Тийм үгүй аминдаа нөгөө манай дээд үеийнхний нэг алдаа бол нөгөө дараа үеэ бэлдээгүй гэдэг энийг бол аягүй сав хумсарлаад бид нар чи аминдаа дараа үеэ бэлтэнэ гээд аягүй залуучуудыг авсан байдгийг. Одоо нэг жишээ цэнгүүнч байд юм уу тий. Гих мэтийн одоо залуучууд маш их байгаа манад. Тухайн үеийн үндэсний бодлогын хорооны намд бас олон жил явцсан гишүүд ч зөндөө байгаа. Тэгээ бидний бүр онцлог бол шүхэргүй. Тэрний энийг нэг ширхэж байгаа. Яг би ингэж асуугаад суур тавиад байна гэхээр таныг баяр цогтой холбочлоо л да тийм ээ. Энэ яриа гэхдээ сая ерөнхий сайд хэлэхдээ зэрэгсэж гарсан яриа биш. Ерөнхийдөө улс төрийнхэн за энэ баярмаа гэдэг улс төрч их чаг хийгээд байна. Бас их аятайхан чанга яриад байна шүү. Ялангуяа өнцгүүдний аятайхан гараад энэ араас нь зөвлөж байгаа хүн байна да гэсэн ийм хардлага анх ихсэн гэдэг нөгөө тамхины цэгийн яриа байлаа гэдэг шиг л тийм сонсогдож байсан. Үнэхээр баяр цогт гэдэг хүнтэй яагаад нэрийг чи холбоод байгаа юм бэ? Баяр цогт дарга чинь тэрүүн дэд дарга байсан. Би дэд дарга байсан. Нэгт хоёрт баяр цогт дарга чинь бүр сүүлд ирсэн шүү дээ намд. Санаагаа бол тий асуудал одоо орж ингэж явж байгаа. Тэгээд нэг жил гаруй өмнө л бараг буцаж намд ирсэн шүү дээ. Тэгээд бодоо тэр хооронд чинь манай нээлттэй арчил гэдэг клуб чинь одоо маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нам бараг унтаа байх үед бид нар чинь бараг 7 хоног болгон хилцүүлэг явуулдаг ус. Одоо нээлттэй арчил гэдэг манай пэйж хуудас руу ороод харах юм бол тухайн үеийн одоо ерөөсө 2000 оноос эхэлсэн гэж би сая ярьлаа тий. Тэгээ 2020 онд яг тэр 100 одоо манай клубын нэг гишүүн бүр тэг өөрийнхөө бүр хаусыг клубдээ зориулаад бид нар чинь нөгөө сар болгон хураамжтай гишүүдийнхээ хураамжийг аваад түрээсээ төлөөд өөрснөө тэр түрээсээрээ одоо 30,000 төгрөгийг юу авч агаад такс авч агаад хилцүүлгүүд хийдэг байсан шүү дээ. Манай хилцүүлгүүдэд олон хүмүүс оролцдог байсан. Тухайн үеийн ардс намын лидерүүд байна. Тэг бүгднгийн урьж бид нар одоо тухайн мэрэгшсэн одоо чиглэлээр нь яриа хийлгдэг байсан. Баяр цогт гишүүнийг ч гэсэн сүүлд гарч ирсэн хойно тий нам руу буцаж ороход нь бид нар бас урьж одоо юу гэдэг хилцүүлэг энэ төр хийж исэн. Тэгээд одоо
Нарантуяд олдоогүй жагсаалт баярмаад олцсон юм чи ямар нэгэн байдлаар л ах нараас дэмжлэгтэй юм уу? Эсвэл ах нар гэдэг нь одоо ах гэсэн үг ш, тэ? Яг дээд үеийнхнаасаа дэмжлэгтэй эсвэл татаастай л гэсэн ийм хардлага байсан л да. 6 жагссан. Миний буруу санааг бол жагсаалтын 6 байсан тэ? 6 байсан. Эндээс л их гэсэн хардлага бол гэж хараад байгаа юм. Үнэхээр яг ковотоор тэгж жагсч уу, намын дээд дарга гэдгээрээ жагсч уу, эсвэл танаа фракц бас жоохон тийм нам дотор хүчтэй байж байгаа тэр жагсч чадваа гэдэг фракц. Яг уу од гэдэг фракц чинь сая би хэллээ шүү дээ. 2020 оны 8 сард байгуулагдсан анхны клуб. Яг уу мэдээ зөндөл клуб байсан. Гэхдээ тасралтгүй тууштай үйл ажиллагаа сүүлийн 5 жил явуулсан байхгүй юу? 20 оноос хойш. Төрөчийн сонгуулийн яг дараа нь байгуулагдсан. Тэг төдийгөөс өдий хүртэл одоо тэр нэг хідэн залуучууд 7 хоног болгон хөрхий хилцүүлэг хийсээр одоо сонгуультай залгалаа шүү дээ. Клубын тухайд одоо фракцийн тухайд гэх юм бол за хувь хүний тухайд гэх юм бол би чинь бас зүгээр байгаагүй маш аминда одоо би жишээлбэл 19 онд нөгөө гадаад яамны хүн гэдгээрээ дипломат хүн байхгүй би чинь хангах бүргсэн шалгалтын өгж орсон хүн гэдгээрээ уг нь Бээжинд зөвлөхөөр томилогдсон юм 19 оны хавар 5 сард тэгээ би тэрнээсээ татгалцсан. За би боллоо. Би явахгүй Бээжин гэд. Зун нь би татгалзаад тэгээд намар нь би ажиллаа өгчээсэн. Бүр гадаад яамнаас өргөдлөө өгөөд гараад тэгээд нарамчаа гişүн зөвлөх хийж л одоо ингэж буцаж намар горж байгаа байхгүй юу? А гэхдээ тухайн үе одоо Эрдэнэ дарга, ган төмөр дарга энэ төр чинь бид нар ч одоо аль 90 хэдэн оноос эхлээд одоо намын журмын нөхдөд байхгүй да. Уг нь бол тэгэхээр одоо бол энэ намын дарга, ган төмөр бид хоёр чинь одоо 2000 онд нөгөө ардсан залуучуудын холбоонд цуг явж исэн хоёр байхгүй юу. Тэгэхээр одоо ган төмөр дарга намайг одоо хамгийн сайн мэднэ. Жишээлбэл сая намын дарга байлаа шүү дээ. За хоёрдугаар энэ нам чинь бас баяр цогтоос илүү мэднэ гэж хэлэх үү? Баяр цогтоос илүү мэднэ. Яг гэвэл 2020 оны үед тэр 90 хэдэн оны үед чинь баяр цогт дарга чинь социал демократ нам. Би чинь Монголын үндэсний ардсан нам. Шал өөр нам байхгүй юу. Ган төмөр дарга чинь Монголын үндэсний ардсан нам. Бит хоёр илүү нэг намын хоёр байхгүй юу. А тэгээд яг 20 онд дараа нөгөө нам нэгдсэн. За баяр цогт даргатай би нэг ч удаа удирдлаганд орон ажиллаж үзээгүй. Тэ одоо тэр өмнөх миний улс төр дэвтэртэй явж исэн он жилүүд гэх юм бол тэ тэнд бол ямар ч тийм холбоо харилцаа байгаагүй. За одоо бараг л одоо танихгүй гэх нь хайшинтай осолдохгүй ингээд нэг юм таньдаг маягийн. Одоо тэгэхэд чи би чинь бас нөгөө реформ клуб гээл АЗХ гээл явдаг байсан. Шал өөр одоо үе байхгүй да. Баяр цогт дарга чинь бол өмнөх үе штэ. Тухайн үед л өндөр дээд албан тушаал хасч явдаг байсан. Мань мэт яг хөдөө тухайн үед нэг АЗХ шинэ үе гээл явдаг байсан. Шал өөр. Тэгээ буцаж сая би ирлээ гэдэг чинь одоо сая түүхээ ярьлаа ш. Нарамчаа гишүүний зөвлөх болж ирээд ердөө 20 оны хавар үеийнхаа залуучуудтай нийлээд нээлттэй арч клуб байгуулад төдийгөөс өдий хүртэл явсан. За дээрээс нь нам чинь бас нэг юм муу сайн ч гэсэн ардсан нам чинь институт. Тэгээ институт гэдэг чинь нэг шалгуур үзүүлэлтүүд гаргасан шүү дээ. Миний санаж байгаагаар нэг 9 шалгуур үзүүлэлт гаргасан юм. А тэгээ би бол өргөдлөө өгөхдөө за би чагсаалтад орноо гэд тэр 9 одоо шалгуурыг би яаж хангаж байгаагаа одоо өөрийнхөө хэмжээнд бичээд өгч байгаа байхгүй юу. За мэдлэг боловсрол гэвэл тийм сургууль тэгж төгсөн тийм хил устаа одоо тэнд ажиллаж байсан мэд. За намын үзэл баримтлалыг сурталчилсан байдал сошиал орчуулга баг нэг тийм шалгуур хүртэл байсан. За тэрийг нь болохоор би бүр тухайн өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд хаана ямар телевизэд ярилцлага өгсөн те ямар жагсаал цуглаан дээр очиж үг хэлсэн хэнийг өмөөрсөн гэд одоо бараг л тэр бүх юмныхаа линкийг би бүр тавьж исэн юм. Тэр одоо нэг тайлан гэх юм уу өргөдөл дотроо хавсаргаад тий. Тэгээд тийм нийтлэл битсэн ч гэдэм үү тий. Тэгээд сошиалар тэтгэн удаа ингэсэн тийм телевизийн ярилцлаганд орсон тийм яриа өгсөн гэд. Тэгээд сонгуулийн өмнөх нь би чинь нөгөө шудраг сонгуулийн төлөөгээд бас нэг хөдөлгөөн үүсгээд тэгээд бусад намынхныг одоо нэгсэн доо татан оролцуулаад тухайн үед л бас амьдаа нөгөө царцааны хөдөлгөөнийг тий зогсоох мохсоох гэж шүглүүлээ гэж бас чамгүй л уг нь идэвхтэй улс төрийн амьдралыг одоо сүүлийн 5 жил амьдралаар амьдэрсэн байхгүй юу? Улс төрийн 5 жил идэвхтэй амьдарчлаа. Ардсан намын бас яг нэгөөсөндөө тодорхой туг байх гэж ингэж ажилласан гэж ингэж харагдлаа гэж бодъё тий. Гэтэл улсын хурлын гишүүний хувьд асуулт асуухаар өөрөө чинь өөдөөс ерөнхий сайдын хариулж байгаа хариулт хоёр ярина. За хүн ёсны хувьд тэр юм зөв тусуу. Яг хөө тэгээд
ямар бодлоор баяр цогт гэдэг хүнтэй ямар холбоотой юм те оюун эрдэнэ гэдэг хүн би тэр холбоог нь бас мэдэхгүй байгаа юм. Тэгэнгүүт би одоо тэр бас ямар холбоотойгоо ойлгохгүй л яваад байна. За яг сүүлийн үед би ингээд ажиглаад байхад бол баяр цогт гэдэг хүнийг одоо энэ баялагын сангийн эсрэг байдаг ч гээд байгаа юм уу? Тэр нэг нөгөө компаниудын 34%-ийг авахын эсрэг гээд ах шиг байгаа юм. Тэгэнгүүтээ энэ хүн чинь ийм муухай хүн шүү гэдэг нэг юм явуулаад тэгээд энэ хүн одоо өөрөө улсын хуралд байхгүй. Гэтэл энэ хүний одоо бие төлөөлөгч нь ингээд баярмаа юмаа гэдэг ийм л юмыг л одоо наагаад байгаа юм шиг байна. Тэгээд би бол одоо ер нь ингээд олон удаагийн үйлдэлээр нь юу гэж дүгнэж ийнэ гэвэл нэг юм дайсан бий болгоод ардын дайсан бий болгож нийгэмд шидэж өгөөд тэгээд тэр хүнтэйгээ одоо өөрийг нь шүүмжилсэн, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ингээд наагаад холбочтой юм байна. Үнэхээр баялагын санг эсэргүүцээд байгаа юм уу? Үгүй шүү дээ. Би баялагын санг эсэргүүцсэн гэдэг үг өгүүлбэр хэлээгүй шүү дээ. Би тэр чуулган дээр хэлсэн миний асуулт чи ерөөсөө нэгдүгээр тоо баримт асуусан. Яг тэгвэл сая нөгөө ихний улирлын статистик гарлаа шүү дээ. Тэнгүүд чинь нөгөө Монгол улсын маань нийгэм эдийн засгийн байдал ямар байна вэ гэдгийг чинь цагаан дээр хараад бичиж гаргаад ирсэн. Тэг би тэрий чинь угаасаа бараг 10-аад хоногийн өмнө өөрийнхөө сошиал хуудасууд дээр тавьсан байсан байхгүй юу. За ийм нөхцөл байдалтай байгаа юм байна өнөөдөр те. Энэ бол ерөөсөө эдийн засгийн байдал ботор хүндрэлээ гэдэг. Энэ талаар хоёлаа дараа нь яриа. Би дахиад нэг асуулт асуух гэдэг. Тэрний үе юм гэхээр одоо ухаан одог. За нөгөө төгрөгн өөрийн ордог гэж яриад. Тэгэл энэ нөгөө цагааны эрдэнтийн овоолго дээр ажиллаж байгаа. Эдрийг авах гэж чинь л гэдэг ийм яригадаад байдаг. Энийг эсэргүүцэж чинь гэдэг одоо үг хэлсэн хүмүүсийг хэлээд ах шиг байна л да. Үнэхээр энэ асуудлууд яригадаад тэр 34% төрлөө орох хэрэгтэй юм уу? Эсвэл хилцээр нь яаж явах хэрэгтэй? Энд дээр зүгээр яг улс төрчийн байр суурь ямар байна? Яг нь нэгдүгээр бид нэр хууль эрх зүйн орчныг харах хэрэгтэй. Үндсэн хуулинд үнэхээр 6-гийн 2-д тусгацсан бол одоо үндсэн хуулиа дагахаас өөр ямар ч зам байхгүй. А тэр үндсэн хуулийн заал буруу эсвэл дахиад тусдаа асуудал. За тэгэнгүүт яагаад ер нь энэ хүмүүсийг те хүмүүст хиндэн чинь те би энэ уул уурхайн компаниудын талаар яг нэг өглөж байгаа ойлголт маруухан. Тэгэхээр яагаад энэ компаниудад нэгдүгээр зөвшөөрөл өгсөн? Хэн өгсөн гэдэг асуудал тавигдана үстэй. Энд чинь миний бодлоор бол төрийн буруу баг. Төрөл өгсөн байж таарна шүү дээ. Тэгэнгүүт нэгдүгээр асуудал. Тэнгүүд энэ дээр хин нэгэн хүн хариуцлага хүлээж байгаа хэсэг. Ерөөсөө манай Монгол улсын бүх юм чинь ийм ямар ч хариуцлага хүлээдэг тийм механизм ажиллагаа болцсон байгаагийн нэг илрэл байхгүй юу? Нэг талаасаа. За нөгөө талаасаа байгалийн баялаг гэдэг чинь зүгээр ингээд баялагаараа байж идэг юм биш. Газрын доор байж байгаа штэ. Тэ? А тэрийг хин нэгэн хүн ухаж гаргаж ирнэ. Тэнд чинь хөрөнгө оруулалт хийж таарна. А тэрэнд чинь техник тоног төхөөрөмжийг одоо ашиглаж таарна. Тэр чинь энэ дээр маш их хэмжээний хөрөнгө оруулалт орсон байж таараа. Тэрийг нь тэртээ түрүү мөнгө авахгүй учраас тэрийг нь тэр хувийн хвшил хийцэн байна. Тийм үү? Тэгэхээр нэг талаас тэр хувийн хвшил баярлаа гэж хэлэх хэрэгтэй. Өөрснийхөө хөрөнгө оруулалтаар эрсдэл гаргаад шүү дээ. Эрсдэл гаргаад тэр том одоо уурхаануудыг ажилуулсан байна гэдэг талаас нь бас харах хэрэгтэй. Тэгэхээр тэр хуулийн эрх зүйн орчноо барихын хажуугаар энэ одоо өөрснөө энэ лиценз зөвшөөрлөө олгочоод тэгээд энэ хүмүүс нэг бараг төрөөс дээрэмдээ давцсан юм шиг энэ үжил суртал хийгээд байгаа нь бол би бол шудраг бос гэж бодож байгаа. Үнийг л хэлнэ. Тийм биз дээ. Тэрнээс яриа хэлцэртэй бол яаж орох вэ? Түүнээс биш яриа хэлцэртэй яаж орох нь бол энэ жинхэнэ засгийн газрын ажил. Нэгт хоёрт бол миний ойлгосноор тэр компаниуд нь аль яриа хэлцээнд ороод ирсэн гэж би ойлгосон шүү дээ. 34 50 бараг л өгөх юм яригдчихэж байгаа гэж би бол ойлгосон. Би тэрийг наривчилж бол судлаагүй. Тэгээд энэ дээр чинь нөгөө дотоодын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагч. Одоо дотоодын хөрөнгө оруулагчд маань нэг ийм асуудалтай болчлоо тий. Тэнгүүд гадны хөрөнгө оруулагч нар энэ нөхцлүүдийг яаж харж байгаа вэ гэдэг дээр би одоо улс төрч хүний хувь санаа зовж байгаа байхгүй юу. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр бас альва бас хөгжихэд хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр яг одоо нөгөө гадны дотны хөрөнгө оруулалт, гадаад дотоод орчин гэдэг өөрөө бол Монгол улсын эдийн засгийн гол тулгуурлаг таны яриад идэх тий. Бид ерөөсөө зөвхөн өнөөдөр хараад тий. 33 их энийг олно гэж төсөөлөл 25 оны төсвөө өндрөөр баталсан байх ч тий. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал бол тэнгэр газар шиг зөрүүтэй болчихлоо л да. Таны яг хэлээд байгаа нөгөө тоо баримтууд бидэнд бол анхааруулга өгöd нь штэ. Ерөнхийдөө. Энэ дээр одоо яг яах ёстой юм болоо нэрээ үнэхээр таны хувьд ямар тоонууд дээр эмзэглэж байна? За өстөө нөгөө тухайн үед бид нар хэлсээр орилсоор л байсан. Тэгээ бүр 35.6 их найдаар оруулж ирсэн. Тэгээ хамгийн нэг сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь юу гэвэл 23 оны төсөв чинь
22 их найд байсан. Нэгэн жилийн дотор те ерөөс 10 гаруй их найдаар нэмчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ сонгуулийн жил болонгууд 27 их найд болгоцсон. Нөгөө сонгуулиар сонгогчдын саналыг худалдаж авахын тулд тийм болгож өсгөөд тэгээд одоо төсвийн тодтгол гээд 30 их найд болгоод оруулаад ирсэн тийм үү 8 сард. Нэг гараараа 30 их найд, нөгөө гараараа 25 оны төсвийг оруулж ирэхдээ 35.6 билүүдэд бүр ингээд хоёр төсөв зэрэг оруулахдаа 5.6 их найдын одоо тэлсэн төсөв оруулж ирсэн шүү дээ. Тэгээ энийг бол би эсэргүүцэхээс өөр зам байгаагүй л дээ. Яг бол энэ ачаалт нь хэн дээр үүрэгдэх вэ гэвэл нөгөө татвар төлөгчдийн нуруунд дээр нэг талаасаа үүрэгдэнэ. А нөгөө талаасаа нөгөө орлогоо хит их өөдрөгөр төсөөлнө гэдэг чинь яг тухайн үеийн нөхцөл байдалтай одоо геополитикийн хувьд ч тэр одоо баг одоо бол муул бол хойдлын бороо воохоо гэдэг шиг Трамп руу чихэх байдал руу орох гэж байгаа байхгүй юу. Гэтэл тэр 11 сард чинь сонгуулийн тодорхой болсон байсан те. Ингээд нөгөө геополитикийн нөхцөл байдал ерөнхийдөө тодорхой болсон байсан. А тэгээд хамгийн гол одоо манай экспортын бүтээгдэхүүн бараг 50% эзэлдэг нүүрсний зах зээл бол ерөөсөө манай урд төрш бүгд найрамдах хятад ард улс. Хятад ард улс улстай бугад. Тэгээ бугадын үйлдвэрүүд л манай нүүрсийг авдаг. Тэгэхээр чи тэнд одоо эрэлт хэр байна вэ? Тэдний хэрэгцээ ямар байна вэ гэдэг дээр үндэслэж судлаачид, эдийн засагч тооцоо гаргаад байсан байхгүй юу? Гаргасны үндсэн дээр энэ бол хитрхи их өөдрөг төсөөлөл байна. Ийм их үнэтэй зарагдахгүй баха. Ер нь альва юм чи ингэж явж хагаад буцаад ундаг ийм одоо мөчлөг байна шүү дээ. Тэгэхээр хамгийн ихтэй тэр 22 онд бол 240 орчим доллар болсон байгаа юм. Тэгээ пик буюу ориглон дууссан. Одоо ингээд унана. Тэгэхээр энийг бол ерөөсөө ингэж өөдрөгөөр төсөөлж болохгүй гэд 106 билүү доллараар төсөөлцсөн. 105 тийм. Тэгэл тэрий чинь бид нар чинь өгтлээ эсэргүүцсэн шүү дээ. Одоо яг үр дүн гарч штэ. Одоо ямар үр дүн гарч ийн гэвэл одоо эхний улирлын байдлаар Монгол улсын тэнцвэржүүлсэн тэнцэл, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасах баланстай гарсан. Хасах 353 тэрбум. Гэтэл өмнөх оны яг мөн үетэй харьцуулахад тэр үед чинь нэмэхтэй заавал 1.6 их найдын нэмэхтэй гарч ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр л энэ зөрүүг ингээд хараад үзэхэд бол аюул сэтгэл хөдлөж байгаа. Тэгээ нөгөө манай гол нэрийн бүтээгдэхүүний үнэ маань буурсан 40 гаруй хувиар буурсан, бараг 47.8 доллараар буурсан. Дээрээс нь бит хэмжээ өсөж гин гэдэг байгаа. Гэтэл бит хэмжээ бас өсөөгүй байхгүй юу? Одоо энэ статистик дээр чинь ингээ би зохиоод байгаа юм биш гараал ирж байгаа юм чинь тий. Хасах 883 сая долларын нүүрсний орлого тасарсан, хасах 47 сая тонн. Алтан дээр ч гэсэн бидний бит хэмжээ өсөөгүй нь энэ статистикаар гарсан байхгүй юу? А тэгээ энэ байдал ч гэсэн цаашаа үргэлжлэнэ гэж одоо судлаачид, эдийн засагчид үзэж байгаа. Тийм учраас одоо энэ тооч хамгийн сэтгэл хэмжүүлж байна. Тэгээд нөгөө нүүрсний орлого чинь ингээд багасаад ирэхээр нөгөө ард иргэдийн төлөх ёстой татврын ачаал баг ихсээд ирж байгаа байхгүй юу. А тэгэнгүүт чинь тэр жишээлбэл нийслэл яаж татвар хураамжийг нэмэв, төлбөрийг нэмэв те. Зам ашигласны төлбөр, замын хураамж бараг л бүгд 100-аас 400% нэмэгдсэн. Ис улаан цагаан нэмээд явчихж байгаа байхгүй тий цахилгаан нэмэгдсэн тий маш багаар нэмнэ гэж хэлсэн боловч яг бодит амьдрал дээр 80 тий 80 гаруй хувиар зарим нь бүр 2 дахин шиг ойлгогддог шүү дээ. Зарим нь бүр 200% нэмэгдсэн. 70,000-ээс 154,000 болчихлоо шүү цахилгааны төлбөр 2 дахин нэмэгдсэн тий. Тэгэл нэмэл дулаан нэмэгчээсэн тийм үү. Тэгээд нэг юм бүр энэ ард иргэд чинь сөхрлөө гэж вэж тэр нэмэгчээсэн дүнгээ яасан жоохон хойшлуулсан. Тэр чинь энэ нөгөө орлогын дутаад ирэнгүү чинь хинээс тэр мөнгө авч нөгөө зардлаа нөхөх вэ гэдэг асуудал тулгарнаа да. Тэр чинь л ард иргэдээс татвараар авах гэдэг байгаа байхгүй. Гэтэл эхнээсээ энэ аж ахуйн нэгжүүд чинь бүр бүгд хаалгаа өрөөд эхэлж шин. Тэр нөгөө төсөв бүрдүүлэхдээ манайх яг ингээд нөгөө нөхөх авах гэдэг юм зарчмаар яваад идэг. А нөгөө талаасаа төсөв захиран зарцуулж байгаа буюу төрийн мөнгө өвлдгөө гэдгийг тоохгүй байгаа дараа нь яаж нэхэрэ. Нөгөө манайх ийм л төсөвтэй юм чинь ингээл зүгээр хаашаа ч хамаагүй шийдэж байгаа байхгүй гараанцлагаар урсгаж байгаа байхгүй тий. Яг гол юм руугаа хийж гинүү, гол хөрөнгө оруулалт руугаа хийж гинүү, үнэхээр зайлшгүй зардал руугаа хийж гинүү гэвэл одоо бас асуултын тэмдэг. Асуултын тэмдгээр барах уу? Ер нь би энэ төсөв рүү яагаад ингэж гүнзгий орсон бэ гэвэл азар гэх юм уу бид нар чинь нөгөө өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг хилцсэн байхгүй юу? А хуулиараа бол тэр нь өмнөх парламент хилцсэн байсан. Нөгөө манай юм чинь дампуу шүү дээ. Дампуу учир ингээд бид нар хилцэж таарж байгаа нь одоо надад төсвийн талаар маш сайн ойлголт өгсөн байхгүй. Тэн дээр одоо яг өөрөө чинь хэлж байгаа төсвийн мөнгө ойлгохгүй.
гэдэг чинь тэн дээрс харагдсан шүү дээ. Одоо миний санаж байгаагаар 78 тэрбум, бараг 80-аад орчим тэрбум ганцхан жилийн төсөв штэ. Илүүдэл бараа. Хэрэгцээгүй бараа. Тийм, зүгээр худалдаа тавцсан. Хугацаанд дууссан бараа. Ингээд боддоо 80 тэрбум төгрөг. Хайр мөнгө. Миний тэр гаргасан тооцоолоор за одоо бүр 2-3 их найчиг санаж бүр бараг ихнээс нь энэ том тоонуудыг чи мартаж шít. Зөвхөн хэрэгцээгүй бараа авсан дүн нь л 78 тэрбум байсан байхгүй юу. Тэгээ би энэ 78 тэрбум чинь яагаад вэ гэд нөгөө тухайн үед ерөнхий сайдаас асуулт энэ төр асууж ирсэн л да. Тэнгүү чинь 78 тэрбумын чинь бараг 80% нь лөө уул уурхай яам дээр ногдож байгаа. Дахиад 60 орчим тэрбум нь. Тэгээд яагаад гэд ингээд бас асуугаа сураглаад судлаад явсан чинь оо стандарт бус бараа нийлүүлсэн. Нэг төрлийн өмчийн компани нөгөө төрлийн өмчийн компанида захиалгаар одоо бүтээгдэхүүн нийлүүлэхдээ ийм одоо стандарт бус өөрөөр хэлбэл ашиглаж болохгүй тийм бараа нийлүүлсэн байж штэ. Гэхдээ боддоо 60 тэр хэний юу юм? Тэр хооронд компани нийлүүлсэн хүмүүсийн л одоо нэгээс нь авилах ч юм уу юу ч авилах ч юм уу юу ч. Тэгэл тэр нь одоо хаана вэ гэхээр мэдхгүй складанда байж идэм юм яа тийм. Тэгэд тэрий чинь би маш их ярьж хүмжилсэн шүү дээ та бүхэн санаж байгаа бол. Тэгэл тэндээс за энэ төсөв чинь ер нь балалж тавьд юм байна тий. Энэ төсвийн мөнгөийг чи өстө нөгөө гарынхаа салаагаар урсгад юм байна гэдэг бодол сэрэмж төрөөд тэгээд би тэр орж ирж байгаа төсвүүд дээр аминдаа их хариуцлагатай хандсан шүү дээ. Тэгээд би эхлээд Ганбаатар гишүүнд хэвлэлийн багварал хийсэн. Энэ төсөв чинь болохоо байлаа. Одоо наазах нь гадаад томилолт гэхээр 111 тэрбум энэ тавьчихсан тий. Одоо юу гэсэн ч үг яг тэгээ ямар үр дүнтэйг нь хинж мэдгүй яваал ирдэг те ингээл за тэгээ тавилга сэлтгээл хитэн ч тэрбум билээ те бараа үйлчилгээгээ тодорхойгүй 1-2 чөлөө их 80 энэ ингээд тавьсан ерөөсө бүр замбраагүй дахиад гарын салаагаар урсгах гэж исэн тийм төсөв орж ирсэн шүү. Тэгэл тэрийг аминдаа эсэргүүцсэн л дээ. Тэгэл тэндээс л одоо манай ерөнхий сайд ер нь энэ ер нь дандаа намайг эсэргүүцэх шинжтэй гэж баг юу яасан юм шүү. Бодсон юм шиг нэг гэж. Бодсон юм шүү. Тэгэхээр хамгийн сүүлийн жишээ гэхэд би өөртөө чи хэлье. Одоо тэр асуудлыг гаргаж ирээд яриад шүүмжлээ. Чүгэл үлээгээд байхад л саяхан тэр нэг 5-7 төмөр зам компанид ирсэн баг шүү те. Одоо тэр нөгөө хяналтын менежер томилогдож очсон Тамир гээд залуу тий Комацугийн Тамираа бол шүүлүүлсэн шүү дээ. Муурны хоол авцсан байна. Нэг шаардлагатай эсрэг кондишнер авцсан. Үгүй энэ ч одоо юу гэсэн үг юм бэ? Төрийн өмчт компани муурд хийж идэм үү? Эсвэл бол нийлж архитаад тэрнээсээ сэргийлэхийн тулд кондишнер аваад тавьчт юм уу гэдэг. Энэ ч ерөөсөө төрийн мөнгө ерөөсөө энэ нэг хідэн дарга захирлууд сайд нарын гарын салгал урсаж шүү дээ. Энийг л би эсэргүүцдэг шүү дээ уг нь бол. Яг одоо энийг ярих хэрэгтэй шүү дээ гэд олон гишүүн бас яриад байна л та. Тэрний нэг нь та. Тийм учраас өнөөдөр төсөвтөө тодтгол хийгээд явахгүй болвол жилийн эцэст нөгөө алдагдал чинь бүр их болоод үгүй энийг зайлшгүй хийх юм аа. Энийг хийхийн тулд заавал ингээд одоо яах нэ. Тэгээд нөгөө өөрөөр алдагдлаа нөхөх хэлбэр рүү орчихудэ гэдэг болгоомжтой эдийн засагчдаас ялангуяа их гарч байгаа. Яг тэгэхээр нэгэн төсвийг батлаад өгсөн юм чинь тэр дарга бол яаж зарцуулах нь тэр даргын асуудал ч байгаа байхгүй юу? Тэ? Өнөөдөр А Б гэж ирмэлж байгаад хамгийн С-гээ уртаа тавьж байгаад агаа хошин шичиж болно шүү дээ. Тэгэхэд тэр нөгөө яг таны хэлдгээр үргүй өстө кондишн байвал яах вэ? Тийм шүү дээ. Тэгээд төсвийн одоо жилийн төгсгөл болоогүй байхад кондишн энтер ингээд бараг авцсан байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр одоо миний энэ төрлийн байгууллагууд юм уу төрийн өмчтийн олон компаниудын ажилтнуудаас бас мэдээлэл ирнэ шүү дээ. Юу гэж ярьдгүү гэвэл төсвийн жил дуусах төхөд ирэхээр төсөв нь илүү ингээд үлдэгдэлтэй гарах гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр чигт нь үлдээчих юм бол сангийн яамд татчихдаг те төр төсвийн байгууллага одоо тэр босод төрөлтэй холбоотой бол. Тэгээд сангийн яамд татуулахгүй тулд ерөөсө жинхэнэ хамаа замбаагүй үрдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэ юу хэлж ийн гэвэл ерөөсө төрд илүүдэл мөнгө байна. Татвар төлөгчдийн маха идэж олсон мөнгийг хуримтлуулсан. Тэгээ бараг зарцуулах юм нь одоо бараг байхгүй шахам үед хүртэл зарцуулах гэж явж идэг. Саяхан бид нэг ажлын хэсгийн хурал хийлээ л дээ нөгөө төсөвтэй холбоотой бас юм. Тэгэд 2-3 жилийн өмнө замын ажлын одоо дүн 30 тэрбум байсан гинэ. Одоо 2-3 жилийн өмнө. Гэтэл одоо өнөөдөр 300 тэрбум. Дээрээс нь нөгөө замын хураамжуудаасаа 100 орчим тэрбум орлого олцсон. Ингээд
замтай холбоотой ажил дээр 400 тэрбум байна гэж байгаа байхгүй юу. Тэр чи 2-3 жилийн өмнө 30 тэрбумаар хийж исэн гэдэг ч одоо дахиад одоо 13 ч юм уу дахин ихссэн юм уу да тий баг гэмээр тийм их одоо ерөөсөө бүр ингээд үсрээд өсрөнгөө хөгжил байх статал өсрөнгөө зарцуулалт явагдаад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө засж байгаа хэлбэр юм уу эсвэл одоо сайжирж байгаа мó гэж хэлэхээр нөгөө 30 тэрбумтайгаа байсан бараг довтцсон байгаа байхгүй юу. Тий. Яг үнэ төдий чинээ зам тий. Одоо замын мөнгө ингэж их нэмэгдсэн байж та 30 тэрбум байсан 400 тэрбум болно гэдэг чинь төдий чинээ зам нь гоё болцсон бол нэг хэрэг санаж. Тийм байхгүй шүү дээ. Уламд ортцсон. Энэ дээр л дүнэлт хийх хэрэгтэй. Ийм л учир энэ төсөө танаач хасаач 30 тэрбумдаа л бариулал л та. Гэдгийг ч л одоо жишээ нь би хэлээд байгаа. Өнөөдөр улсын хурал дээр бол олон гишүүн төсөв тодтгол хийх цаг болцоо гэдэг. Засгийн газар бол төсвийн тодтгол хийх нөгөө эрх зүйн орчин үүсээгүй. Нөгөө хувьдаа хүрээгүй гэдгээр тайлбарлаад байгаа. Сая таны хэлж байгаа тоог харахаар алдагдал руу ороод эхэлсэн, хасар руу ороод ирсэн. Одоо энэ 2 дугаар улирлаар хэдийн бараг 80 даваа явчих юм уу гэдэг ийм эмзэглэл бас эдийн засгчдын хувьд байл л дээ. Нөгөө талаасаа яагаад гэхээр хоёр хятад хуучин болвол Америк татвар тавихад бол бууж өгдөг гэсэн бол одоо бууж өгөхгүй тодорхой болчихлоо шүү дээ. Зүрүүлээд ингээд шаталтай яваад. Тэгэхээр тэд нар бол дотоодоос бус юм ингээ хангачнаа л гэдэг ийм эрсдлээ тооцсон байгаа гэдэг. Ингээ бодоод үзэх юм бол энэ хаврын чуулганаар зайлшгүй ярих хэвээр хөлийн төсөл бол тодтгол гэж ингэж яриад байдаг. Гэтэл бол энэ хаврын чуулганаар ярихгүй гэдэг. Энийн эрсдэл юунд вэ? Тэгээд яах вэ? Одоо төсөв бууруулах шаардлагагүй гэж тухайн үед бас юу гэж хэлээ те 35.6 их 80 дараа батлана гэд. Орлогч орж ирэхгүй л яах юм бэ гэд одоо бид нар төдийгүй эрдэмтэн судлаачид хэлээд байхад тийм байхгүй дугаа байж вэ? Орлого орно асуудалгүй гэсэн чинь ердөө эхний улирлаар нөгөө орлого нь орохгүй болох нь тодорхой харагдчихлаа шүү дээ. Тэгэхээр яг энэ шиг л болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яаралтай тодтоглоо хийгээд яг нөгөө төсөө бууруул гэж шаардлага тавьсан шиг тодтголоо хийгээд тавьж байгаа шаардлагыг тийм байхгүй гэж хэлж шít. Атал юу боллоо гэдэг шиг юм дахиад болно. Тэр бол тодорхой. Тэгэхээр одоо жоохон манай энэ одоо улс төрчид ч юм уу энэ сангийн сайд, ерөнхий сайд нарт жоохон эх оронч баймаар байна. Жоохон энэ ард иргэдийн амьдралыг бас хармаар байна. Ерөөсөө энэ маш их хэмжээний мөнгө татан төлрүүлжээл тэгэл бандан тас гэж суугаал тэрийг заавалчгүй ямар нэгэн аргаар бүрдүүлж агаад зарцуулна да гэд ингэж чичирч болохгүй байхгүй юу. Нэг нөхцөл байдал одоо хүндэрсэн тодорхойлцсон шүү дээ. Одоо 105-аар төлөвлөсөн нүүрс чинь л өөрөө $70 болчиход шүү дээ. Өмнөхөөсөө суралцмаар байна. Тэг суралцмаар. Бид нар бол одоо ингээд 10 хэдэн хонд хүндэрсэн 16 хонд хэцүү байсан гэдгийг чинь яг горно л түгэд явна л шүү дээ. Ерөөсөө тэндээс орох орлого байхгүй болсон тэрнээс тасалдсан ингээл эргээл нөгөө төсвөөс санхүүжиж хийдэг аж ахуй нэгжүүд нь хамраараа газар шаасан банкны өрөндөө орсон ч гэх юм энэ цикл дахиад эргэлдэх гэх юм нөгөө чөтгөрийн тойрог шаарддаг. Дахиад эргэлдэхэд тэгээд яг эдийн засагчдууд байнга хэлж байгаа шүү дээ. Мөчлөг сүрсэн бодлого явуулаа гэд. Мөчлөг сүрнэ гэдэг чинь нөгөө түүхийн эдийн өндөр байх үед орлого маш ихээр орж ирэх яг тэр агшинд төсөө нэмэхгүйгээр тэр илүүдэл зардлаа өстой нөгөө баялагын сандаа хий. Хадгал нөөц сан үүсэг. Тэгээд нэгэнт нөөц сан нөгөө баян багтаа хадгалсан мөнгөө одоо нөгөө орлого нь багасаад ирэх үед шаардлагатай бол ашигла гэдэг. Энд ерөөсөө нэг айл гэрийн хувьд ч гэсэн ингэж л явдаг үстэй амьдрал орлого ихтэй байнгут түүнийхэн орсныхоо чинээгээр идчих юм бол те эн чин дараа нь юу итгүү гэдэг асуудлыг ухаантай гэр бүлүүд бол тавьсаар явж ирдэг шиг л энэ төр бас тавих хэрэгтэй атал нөгөө төрийн мөнгө уйлдаггүй учраас тэгсэнгүй л дээ. Энэ дээр ерөөсөө эргэж хариуцлага талдаар нь хийж бодохгүй. Тэгээд бас нэг юм байд юм байлээ. Би одоо тэр нөгөө төсөө үед ингээд зөндөө юм дээр ингээд судлаад ингээд үзэхээр тэр хариуцлага алдсан хүмүүс тэр ямар ч хариуцлага тооцдгүй. Жишээлбэл тэр 78 тэрбумын хариуцлагыг алдсан. Энд чинь би сая бол зөвхөн ганцхан юм ярьж штэ. Илүүдл бараа. Гэтэл зориулт бусаар зарцуулсан дахиад 70-80. За үр ашиггүй зарцуулсан дахиад хэд 71 ч үл бүр ингээд би сая тэр 5-6 төрлийн нэгийг л хэлж байгаа байхгүй яг цээжилсэн юм. Тэгээд тэр хариуцлага алдсан тэр одоо төрийн албан хаагчид байна штэ. Тэр байгууллагаас гарангуудаа өөр байгууллагад очиод яваад идэв. Даргуулад яваад идэв. Даргын заяан төвцөн гэж штэ. Энд чинь баг тэр аудитын одоо би аудитор бас бичиг явуулсан байхгүй. Энэ зөрчлийг гаргасан этгээдүүдэд ямар арга хэмжээ авсан бэ? Яг одоо тэр хуулийнхын зүйл заалтыг нь яг тэр арга хэмжээ авсан тэр статистик тоотоо нэрүүлнэ үү гэсэн чинь бараг байхгүй байхгүй юу. А гэхдээ одоо юу гэж хэлж ийнэ вэ? Өөр газар дарга болоод явчихдаг. Тэгэхээр
энийг наад зах нь төсвийн нөгөө хяналт хариуцлага тооцох механизмыг сайжруулахын тулд наад зах нь төсвийн мөнгийг өргөө зарж зөрчил гаргасан этгээдийг дахиад төсвийн байгууллагын удирдлагаар хизээж томилж болохгүй гэдгээс л бас юм эхлэх юм. Хууль нь тэгэхээр хуулинд өөрчлөлт байхгүй байх гэсэн үг шүү дээ. Байхгүй. Хууль бол ерөөсө толгойг нийлээд ийн гэсэн үг шүү дээ. Толгойг нийлээд ийн гэсэн үг. Тэгэл маш том аудитор те нөгөө зөрчлүүд тогтогдол яваад идэг. Тэгэл их удаж яах вэ? Ажлаас нь халд юм байлээ л дээ. Нөгөө санхүүгийн зөрчил гаргасан хүнийг ажлаас нь халлаа. Одоо нөгөө миний бодлоор нэг хар чагсаалт гэж гаргах хэрэгтэй юм билээ. Тэгээ санхүүгийн татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгасан этгээдүүдийг бол дахиж тэр татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах одоо эрхийг хизээж олгож болохгүй гэж хуулинд тусгамаар юм бэл. Тэгэхээр одоо ингээд төсвийн хуулиар нам хааж өгнө шүү дээ тий. Тий нам хааж өгнө. Тэр дээр улсын хурмуу ажиллаж байгааг шинж байх та. Одоо яг тэгвэл нөгөө хуулийн хэрэгжилтэн дээр хяналт тавих хэвээр нэг чиг өргөнөөр улсын хурал татгалж байгаа шүү дээ. Тэгэлгүй яг хөө. Тэгэнгүүт чинь төсвийн хэрэгжилтийн хяналтын тухай хууль гэж баг баймир юм шиг санагдчих байгаа байхгүй юу? Төсвийн хэрэгжилтэд хяналт тавих хууль гэж тусдаа байж ээж тэгээд тэрэн дээр нь энэ бүх тэр заалтуудыг оруулж байж магадгүй тэр хүмүүс одоо нэг ч гэсэн айх аюултай болдог ч юм уу те нэг ч гэсэн бас нэг хариуцлага хүлээх зам руугаа орох юм болов уу гэж бодогдсон. Баримаа гэдэг улс төрчийг зүгээр ингээд хэлж байгаа улсын хурал дээр байр суурьаа илэрхийлж байгаа өгнүүдийг харахаар яг энэ орж ирж байгаа хэлэлцэж байгаа хуулиудыг нэлээд чамбаа уншаад ах шиг байна. Тэгээд нөгөө талаасаа ингээ харахаар зүгээр шүүмжлэгч юм биш үстэй гэдэг ийм өнцөг бас гарч ирээд л. Ягаад гэвэл тэр чинь нөгөө орж ирж байгаа юм уншсан хүн чинь ямар нэгэн байдлаар засах алдааг нь олж харах байхгүй юу? Тэгэхээр хүмүүс шүүмжлэгч гэж хараад байгаа. Үнэхээр тэгэл юм. За нэгдүгээрт би бол одоо бас дахиад юу гэж бодож байна гэвэл ер нь шүүмжил сэтгэлгээ хүчтэй сөрөг хүчин бол хөгжлийн түлхүүр. Энэ бол арчлын амин сүнс гэж бол би хэлнэ. Нэгдүгээрт тэг хинч шүүмжлэхгүй хинч тэр одоо бузар булааг илчлэхгүй байвал тэгээд бас яг юу болох вэ? Юу ч хийхгүй юм чи шүүмжлээд яах ингэж суулгах юм уу? Нэг талаасаа байгаа биз? Нөгөө талаасаа жишээлбэл одоо шүүмжлээд юу ч хийхгүй юм л гэдэг юм. Одоо шүүмжлэлийн үндсэн дээр жишээлбэл тэр төсвийн ихт хэлсэн байдал чинь багассан шүү дээ. Би түрүү хэлсэн би 2 удаа хэвлэлийн багварал хийсэн. Одоо аминдаа өгтлээ тэмцсэн. Тэрний чинь үр дүн юу гэж гарсан бэ гэвэл энэ татвар төлөгчдийн мөнгө хэмнэгдсэн шүү дээ. Одоо нөгөө хасахтаа гарч байгаа юм чинь тэр хасах нь тодорхой хэмжээнд багассан. Энэ бол энэ ч үр дүн багхгүй юу? Нэгт. За хоёрт мэдээж энэ чинь хуулийн төсөл боловсруулах ажил байгаа тийм үү? За хуулийн төслүүдээр бол би ажиллаж байгаа. Одоо судалгаанууд хийж байгаа. Тэгэд ийм одоо олон янзын ийм бузар булаа зүйлс байдгийг чинь бас нэг нөгөө тэр бүр бид нар мэддэггүй байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд миний одоо гол акцент өгж исэн хууль гэдээ бас тусдаа байгаа штэ. Жишээлбэл асуудлыг би бол одоо аминдаа нөгөө суурьаар нь харахыг оролдоод байгаа юм. Тэнгүүд асуудлын үндэ гэвэл энэ улс төрийн намуудад байна. Биднэрт өөрсдөд нь байна. Энэ улс төрийн намын одоо нэр дэвшүүлэхийн үйл явц. Энэ улс төрийн намын санхүүжилт. За тэгээд улс төрчид биднэрт асуудал их байна. За сонгогдож байгаа тэр процесст асуудал их байна. Ерөөсөө л сонгогчдын саналыг худалдаж авсаар байгаад чөтгөрийн тойрогт орчлоо шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр ерөөсөө энэ тойрогт шинээр хинч орж ирч чадахгүй, энэ тойрогоос бас хүн гарахгүй. Яг тэгвэл нөгөө төсвийн мөнгөөр чинь зурчулсан зүйлээ эргээд сонгогчдыг худалдаж аваад байгаа байхгүй юу. Тэгээд тогтмол худалдаж авсаар байгаад 3.5 жил хуулиараа зөвшөөрч толгойг нийлээд худалдаж ав гэд зөвхөн сонгуулийн жил эхлэхээр л хориглогдсон байгаа байхгүй юу. Энийг бол би анханасаа маш их шүмжилттэй хандсан. 2020 онд би яг ийм асуудлаар нийтлэгдэж ирсэн юм. Нэгдүгээр энийг бол таслан зогсох хэрэгтэй юм билээ. Одоо энэ дээр би бол судалгаа хийж байгаа. Гэтэ энэ бол чи зүгээр ингээд төсөөлт амаргүй байгаа байхгүй юу. Дорж идэг хүн өөрөө тараахгүй. Дондгийн нэрээр тараагаад байгаа байхгүй юу. Тэнгүүд дондгийг яах вэ гэдэг асуудал үүсэн тийм үү. Дондог дээр хариуцлага тооцолтой биш. Одоо тараагаагүй доржийг одоо тий яаж татан оролцуулах вэ гэд их яригтай асуудал юм байлээ. Тэгээ гадны одоо маш олон хууль тий туршлагуудыг судалж байна. Тэгээ хуулийн төсөл дээр бол ажиллаж байна. За дээрэс нь улс төрийн санхүүжилт гэж яг юу байх ёстой юм. Улс төрчид бид нар ямар үйл ажиллагааг эрхэлж болохын ямарыг эрхэлж болохгүй гэдгийг нь гаргаж өгөх ёстой юм билээ. За тэгэнгүүт улс төрчдийн тэр санхүүжилт нь ил тод байх ёстой юм билээ. Одоо Баярмаа гэдэг улс төрч юунд хэдэн төгрөг зарцуулаад байгаа нь ил байх ёстой байхгүй юу? Шилэн байх ёстой. Шилэн байх ёстой. Улс төрч хүний үйл ажиллагааны зардал ил байх ёстой.
Тэгж байж сая тэнд нөгөө санал худалдан авах эсвэл булхаал уур хийх, хулгай хийх юмнууд нь тодорхой хэмжээнд хомигдно гэд. Гих мэтийн ийм одоо асуудал зөндөл байна л да. Одоо тэрэн дээр чинь би ажиллаж ил байна, хийж ил байна. За тэр төсвийн одоо хэрэгжилтийн хяналтын хуулийг бол бас судалж байна. Энэ дээр одоо бусад улсууд яаж ажилтгийг гэх тээ. За 3 дугаарт одоо сая гэхэд чинь татвартай холбоотой асуудал үүссэн тийм үү. Иргэн шин гэрлээд тий одоо хувь хүний авалт албан татварын 10%-ийг 1% буулгаж багасхыг гэдэг энэ санал бол ерөөсөй 7 хоногийн дотор 100 мянган иргэдийн саналыг авсан гэдэг нь энэ ямар их эрэлт хэрэгцээ байна. Үүний ард иргэд энэ татварт ямар их дарлуулж байна гэдэгт харагдсан шүү дээ. За яг хөө тэр petition гэдэг тэр парламентын сайт дээр иргэд одоо баггүй удаа ийм асуудлыг дэвшүүлээл жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулъя, тэ нөөтийг бууруулъя гэдэг асуудлыг 100 мянган хүний санал авч ирсэн юм бэлээ. Харамсалтай нь тэр саналыг тэгээд улсын хурл яг яасан тодорхойгүй юм бэл. Хилэлцсэн хэсэг нь тодорхойгүй, хилэлцээ дэмжсэн хэсэг нь тодорхойгүй байдаг учраас одоо жишээлбэл энэнийг заавалжгүй хууль болох ёстой гэдгийг бол одоо маш өндөрөөр ухамсарлаж шít. Яг гэвэл энэ нэг тэсэн төсвийг санхүүжүүлэхийн тулд татварыг өндөр байлгаад байна гэдэг л асуудал яригдчих байгаа байхгүй. Тэр зүйл энийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэдэг энэ дээр хуулийн төсөл одоо санаачлаад явж гин. Одоо улсын хурлын гишүүн Пунсалмаа, Очирбат, Амгаланбаатар нарын хамт. Тэгээ одоо уг нь бол энэ дээр айгүй урагштай ингэж явж байгаа байхгүй. Энд чинь бас тийм амар ажил биш шүү дээ. Тэр бүрдүүлэх ёстой материал нь гэдэг чинь л тэ хууль тогтоомжийн хуулиар асар их юм бүрдүүлнэ. Энд чинь нэг 10 хоногийн өмнө болсон процесс тийм үү. Тэгэнгүүт одоо жишээлбэл ингээд үжил баримтлалын төвшөнд эхний ээлжинд ингээд босруулсан л явж байгаа байхгүй юу. Тэг яг би тийм хийж ийм хийж гэл би одоо тийм хүнтэй уулзлаа, ийм гадны хүмүүстэй ярьлаа, инглээ гэл одоо зураг аваад сошиал дээр тавиад байх тийм нэг дадал байхгүй. Магад тэгж яах юм шиг байлээ л гэж бодсон л доо. Тэгээ харахгүй нөгөө орлогын албан татварыг багасгах гэдэг юм уу, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах гэдэг. Энэ өөрөө хэрэгцээ шаардлага бол өндөр байгаагийн илэрхийл бол иргэдийн хандж байгаа хандлага байр суурь байхгүй. Жишээ нь парламент руу бол санал өгөхөд бас хариугтай шүү дээ. Хэр баргийн ингээ нэг цаг гаргаад бас нэг ингээ мэдээлэл бөглөөл ингээ бас нэг юм явдалтай байхгүй юу. Тэгэхээр тэрийг залхуурахгүй хийж гин гэдэг чинь тэр хүн туйлын хүсэл байна л гэсэн үг л дээ. Тэгээд одоо би нэг зүйлийг хэлэхэд 7 хоногийн дотор 100 мянган хүн болоод тэгээ хаацсан байгаа юм. Тэгэхээр нэг 7 хоногийн дотор те 100 мянга болж байгаа юм чинь 17 хоногт хэд болох вэ? Бараг сая хүн одоо гар үсэг зурхад бэлэн байна. Татвар иргэн хүн болгоно зурхана шүү дээ. Татвар байгаа иргэн болгон зурж ин тэгэнгүүт чинь одоо тэр сангийн яамнаас тэр тооцоо судалгааг нь аваад үзэхээр жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа за тэр чинь нэг 700 гаруй мянган иргэдийн 50-аас доош хувь нь тэр голч цалин 2.2 саяас бага цалин авдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл 50% нь ерөөсөө 2.2 саяас бага цалинтай амьдарч байна гэсэн үг. Энд чинь одоо цалин аваад хамгийн их хамгаалагдсан баталгаатай амьдарч байгаа уг нь хүмүүс нь байхгүй юу. Гэтэл тийм одоо бага цалин авч байна. Тэгээ тэн дээрээс нь татвар ингээд судгаад авчдаг тий 10% гээд. Гэтэл одоо бидний тэр санаачлаад байгаа хуулиар бол 9% л үлдээ гэж байгаа шүү дээ. 9% үлдлээ гэдэг чинь за 2 сая төгрөгийн цалингаас 10% гэр чи 200 мянга тийм үү? 200 мянгийнх нь 1%-ийг нь аваач. 20 мянгыг аваад 180-ыг нь үлдээгээ чи. Тэр 180 мянган төгрөг гэдэг чинь тийм их мөнгө юм уу? Уг нь бол тий. Тэр иргэнд нэг шуудаа гурил уут будааных нь мөнгийг өөрт нь үлдээгээч гэсэн ийм санаа. Яг тэгвэл маш их хэрэгтэй байна. Одоо ингээд татварын ярихаар засгийн газар мэдээж ярина л да орлогоо бодно. Тийм ээ. Нөгөө төсвийг чинь тэгээд яаж бүртгүүлэх юм бэ гэдэг асуулт урган гарна. Тийм ч учраас засгийн газар бид нар багцаар нь оруулж ирнэ гэдэг тайлбар тавиад байгаа. Энэ хоорондоо хэр зөрчилдөг бол одоо нийгмийн даатгал гэж одоо эдгээр бас санаачлаа яваад байна. Таны хувьд одоо яг энэ нэг хөв болгооч хүн амын орлогын албан татварыг гээ явж байна. Эдгээр хоорондоо хэр мөрөглөдөг бол хэр уучраа болох вэ? Тэрийг бол одоо мэдгүй амарч үсэн хуулиараа улсын хурлын чуулганы нэгийн тухай хуулиараа одоо улсын хурлын гишүүд бас иргэдийн санаачл тэр иргэдийн үргэлжлэлийг бас хууль болгох ийм одоо эрхтэй нэг талаасаа нөгөө талаасаа зөвхөн ерөнхий хурлын гишүүнүүд. Тэгэхээр яг л тулж таарна л да. Тулж таарна. Мэдээж засгийн газар бол энийг дэмжихгүй. Гэхдээ эргээд одоо нөгөө төсвөө танаач гэдэг байгаа шүү дээ. Одоо би нэг зүйлийг хэлэхэд 250 мянга орчим хүн төрийн байгууллагад ажиллаж байна. Цаана 60 гаруй мянган хүн нөгөө төрийн өмчит компани аж ахуйн нэгжид ажиллаж байна. Тэр төрийн өмчит компаниудын хөрөнгө гэхэд шүү дээ 65 их найд байна.
Тэгэхээр 24 оны дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 79 орчим их найд байлаа гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа бараг 80 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төрийн өмчит компаниуд, төрийн үйлдвэрийн газрууд эзэмшиж гэнэ гэж чи боддоо. Тэгэхээр энэ хөрөнгөө зар гэж хэлмээр байгаа байхгүй юу? Энэ 65 их найдынхаа одоо бүр зөвхөн 5 их найдын зүгээр одоо зархад тийм үү? Юу үсэх вэ гэхээр нөгөө бидний хэлээд байгаа тэр 9%-ийг нь үлдээ гэдэг чинь ерөөсөө төсөвт 25 оны одоо төсвөөс харахад 2.5 их найд төгрөг л байхгүй юу? Тэр нөгөө хүү амын нөхөх боломжтой эсвэл нөхөх боломж байна. Хязгаарлах боломжтой. Тийм заглах. Хувь хүний орлогын албан татврын тэр 10%-ийг 1% болгоход төсөвт ирэх дарамт гэдэг байгаа зүйл нь 2.5 их найд тахгүй юу. Тэр 2.5 их найдыг одоо бисаа хэллээ шүү дээ. 65 их найдын хөрөнгөтэй байна шүү дээ. Төрийн өмчит компаниуд. Тэр төрийн өмчит компаниуд яаж зардгаа түрүү ярьлаа шүү дээ. Муурны хоол авч юм. Кондиционер авч юм. Үндсэн хуулийн дээр үг хэлэх хөдөлгөөний эрхлэлийг хэрэгжүүлээ байгаа. Үнэхээр өнөөдөр Монголд ийм хэрэгжүүлээ байна уу? Таны хувьд бас улсын хурлын гишүүн үзэл бодлоо илэрхийлээд, байр суурьаа илэрхийлээд явж байгаа. Энэ хэмжээндээ бас тодорхой хэмжээний шүүмжил бас эсвэл ингээд мөргөлдөх юм уу гарч байна. Инхээр яг үнэхээр бидэнд эрхчлөө байгаа мó? Арчлал бидэнд байгаа мó? Яг арчил асар ихээр хумигдж байгаа. За тэр 2022 онд би одоо бас нэг муу ярлаад нэг нийтлэл бичсэн юм аа. Авторитар дэглэм айс үе гэд олон цэг тавиад тэгээ нэг нэлээд олон хуудас бүхий нийтлэлийг Баабар цэгийн дээр биччихсэн юм. Тэр үед бол манайх угаасаа асуудалд орсон юмсан. Одоо арчлаас ухарч байгаа одоо улсуудын тоонд орцсон явж исэн. Тэгээд нөгөө сонгуулийн авторитар сонгуулийн арчлан дэглэмтэй улсын ангилалд байсан тэр үед. Гэхдээ аюул бол үргэлж занал хийлж байна. Одоо танаа улсын тэр хүний үг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөч хумигдсан байна. Хэвлэл хэрэгчлөөч хумигдсан байна. За яг сонгуул нь бол нэг тийм арчилсан нэртэй явагддсан байна. Тийм учраас энэ төвшөнд байгаа гэдэг тэр олон улсын байгууллагын судалгаануудаар бичсэн байна шүү дээ. Тэгээд би тэрийг чи сэрэмжилжсэн байхгүй юу. За яг энэ янзаараа ингээд хэвлэл хэрэгчлөөгөө бомлоод үг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөг нь хаагаад авилгынхаа индексийг улам ингээд бууруулад ингээд байх юм бол манайх төд удалгүй авторитар дэглэм рүү орох нэг сэрэмжилж бичсэн чинь одоо өстө бүр 2024 онд манайх чинь яг тэр миний баримталж бичсэн тэр байгууллагын VDM гэдэг Varieties of Democracy-гийн одоо үзүүлэлтээр манайх сонгуульд авторитар дэглэмтэй тусалсан шүү дээ. Дэлхий бидрийг тэгээ үнэлсэн байхгүй чи би үнэлээд байгаа юм биш. Тэгэхээр сонгуульд авторитар дэглэм гэдэг чинь юу гэвэл сонгуул нь яг хэвдээ нэг юм арчилсан нэр төдий болдог боловч бусад бүх үзүүлэлтээр бараг 0 зааж ийнэ л гэсэн үг. Дахиад нэг төвшин буурахад манайх авторитар бүр 100% авторитар дэглэм рүү орно. Тийм тэгэхээр энэ бол өнгөрсөн хугацаанд үүсчихсэн гэдэг ажимаар суурьсаар явсаар байгаа өнөөдөр ирсэн асуудалхгүй өнөөдөр биш те. Тэгэхээр энийг засах хэрэгтэй. Засахын тулд 126 гишүүн ажиллах хэрэгтэй л доо. Энийг хийх хэрэгтэй. Тэгвэл тэн дээр нөгөө 126 болоо 76-гаа сайжирнаа, олон ургалж үзэл бий болно гэж ингэж итгэж ирсэн. Нөгөө талаас ягаа итгэж ирсэн гэхээр 5 намын төлөөлөгчлээ. Гэтэл нөгөө 3 нам нь засаг их хэрэг бариад энэ нөгөө 126 дээр олон ургалж үзэл нь алгуулчуудаа гэж ингэж ажиглагдах гэдэг. Үнэхээр тийм байна уу? Таны хувьд яг дотор нөгөө хүний хувьд юу гэж харж байна? Яг үнэ. Үнэхээр тийм байна. Би бас одоо бүр яг энэ 9 сарын ард дээр бас бодож штэ. Гэтэ би бол анх одоо 7 сард чуулганы нээлт дээр үг хэлсэн. Тэгэхдээ би юу хэлсэн гэвэл за 8 жил дангаараа үнэмлэхүй олонхоор засаглалаа. Засаглаа дангаараа хийж чадахгүй юм бол окей. Ардсан нам хамтраад ажил, хүн нам хамтраад ажил, туслаад өг. Тэгээд тэр хийх гэж байгаа зүйлээ хий гэж дэмжсэн. Гэхдээ би яг өөрөө чинь саяны хэлж байгаа үгийг бүр гэхдээ улсын хурлын гишүүнийхээ хувьд олон ургалж үзлийг уралдуулна шүү. Тэгээ асуудлыг бол шүүмжил байр суурьнаас хандна шүү. Буруу зүйлийг чи хэлнэ шүү гэж хэлсэн. Би яг тэр зарчимдаа үнэнч өнөөдрийг хүрлээ. За гэтэл харамсалтай нь одоо гудамжинд хүн үг хэлэх нь байтугай улсын хурлын одоо тэр танхимд шүүмжилтэй хандсныхаа төлөө одоо асар том асуудалд орооцолтлоо шүү дээ нэгсэндээ. Одоо зүгээр сошиалар тий бүтэн намаа гэж чинь ардын дайсан ерөөсөө асар гоё явж байгаа энэ сайхан засгийн газрын ажлыг минь атаатайсан баярмаа чи яав гэж ерөөсөө намаа гэж чинь битүү ингэж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ юу хэлж ийн гэвэл үг үзэл бодлыг илэрхийлэх хэрэгчлөө тэртээ түрүү хумигдсан. Одоо энэ үг үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний энэ хумигдж байгаа байдал улсын хурлын чуулганы танхимд ороод ирлээ л гэж харж байна.
Тэгэхээр энийг манлайлах ажил нь бол улсын хурлд байгаа юм байна. Тэгээ бидний ярилцах цаг дуусчлааг нариулахтай өгч юм л да. Тэгэхээр хоёлаа бас яг эргээд энэ эрх чөлөөний асуудлаар нэг ярилцах боломж гарах байх гэж бодож байна. Юу гэхээр бас улсын хурл дээр хэвлэл эрх чөлөө, за жагсаал цуглааны яг асуудал бас таны ажлын хэсэгт байгаа бах тий. Тэгээ дээрэс нь нөгөө хүний эрхийн асуудлуудыг дамжсан хуулиуд бол орох явахгүй ингээд явагдах юм шиг үлээ. Тэр үеэр бас нэг ярилцах боломж гарах байх гэж бодож байна. Урилга хүлээж аваад хүрэлцэн ирж ярилцсан танд баярлалаа. За, урьсан явдалтай баярлалаа.